Тасралтгүйс суралцах гээд ярангууд бид нар эхлээд яагаад тасралтгүйс суралцах хэрэгтэй вэ? Тасралтгүйс суралцах бол яах вэ гэдэг талаар ярина. За тасралтгүйс суралцахгүй бол гээд ярангууд ургамал услахгүй бол мэдээж үхэн. Хүн суралцахгүй бол мөхдөг юм байна. Тасралтгүйс суралцсанаар өнөөдрийн ийм хурдтай хөгжиж байгаа нийгэмд хувь хүний хувьд өөрийгөө нээх, өөрийгөө дайчлах нэгэн тулгуур болж байдаг бол ажлын байран дээр энэ нь таны өсөж дэвчих болон өөрийгөө таниулах нэгэн боломж болж идэг байна. Суралцахад анхаарах хандлага гэж байгаа. За суралцагч байгууллагуудын жишээн дээрээс ярив. За суралцагч байгууллага гэдэг ярих юм бол тэр нь алдаанаасаа суралцдаг, тэрэн дээрээ анализ хийдэг, ирээдүйд тэрнээс гарч болох эрсдлээс яаж сэргийлэх вэ гэдгийг мэддэг тийм байгууллагыг хэлдэг байна. За суралцагч байгууллага гэдэг ярих юм бол мэдээж байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн талаар ярина. Тэр хүмүүс нь болохоор за суралцагч бус байгууллагын ажилчид нь ямар нэг альва асуудал тулгархад тэнийг зөвхөн гольфийн бөмбөгийн ийм жижигхэн хүрээнд авч үздэг бол суралцагч байгууллагын ажилтнууд нь гольфийн бөмбөгнөөс 10 дахин томоор буюу тэрийг илүү томоор сэтгэж харж идэг бахнэ. Суралцагч байгууллага болох хүсэлтэй 100 байгууллага байсан гэж бодъё. За энэ суралцах үйл явцаа яваад эхний шат даваа гарч ирэхэд түүний 85 л тэр даваагаа давдаг. За дараагийн шат гарч ирлээ түүнийг 50 л давдаг. Гэх мэтчлэн сурах процессыг үргэлжлүүлж явсаар эцсийн дүндээ 5хан байгууллага нь сурахад суралцах процессыг эхлүүлсэн сурахад суралцагч байгууллага болдог байна. Суралцахад хандлага чухал гэд түрүүн хэлсэнчлэн саяны 100 байгууллагын жишээн дээрээс харахад 95 байгууллага нь одоо яагаад сурахад суралцах процесс болдог дундаас нь шантардаг вэ гэхээр альваад сурах хандлагатаа сөргөөр хандаад идэг. За надад энийг сурах хэрэг байхгүй. Би энийг мэднэ. За уйтгартай байна гэх мэтчлэн сурахад сөрөг хандлагаар хандаад идэг. Гэтэл эцсийн дүндээ шигшигдээд үзсэн 5 байгууллага нь альваа суралцах процессыг эргээр хардаг. Энд нь болохоор үүнийг сурсаар надад ямар давуу тал үүсэх үү? Энэ нь надад ямар шинэ үр дүн авчрах уу? Миний мэдэхгүй зүйл энэ чэнэс үлдсэн байна уу гэх мэтчсэн эрэг байдлаар хандаж сурах процессыг өргөжлүүлдэг байна. Мэдээж сурах процессыг өргөжлүүлээд явах явцад хүн юм чин алдаа гаргана. Томас Эдисоны жишээга Томас Эдисон бол гэрлийн шийдэнгийн зохион бүтээгч хүн байгаа. За Томас Эдисон гэрлийн шийдэн зохион бүтээх явцдаа 10,000 удаа бүтлгүүтжсэн. За Томас Эдисонээс та энэ бүтлгүүтэх явцдаа шантарч ийсэн үү, бууж өгч ийсэн үү гэж асуухад Томас Эдисон энийг би бүтлгүүтээгүү. Би гэрлийн шийдэн зохион бүтээхээс гадна 10,000 түүнийг зохион бүтээж болохгүй 10,000 аргуудыг мэдэж авсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр та бүхэн суралцахаас айлгүйгээр түүнтэйгээ нүүртүүлж түүнээсээ суралцсан хүн өнөөдөр ялагч болж ийн гэдгийг энэ жишээнээс харж болох нэ. За алдаанаасаа яаж суралцах процессыг эхлүүлэх талаар арга чиглэлийг хэлж өгье. За нэгдүгээр та алдаагаа ойлгоно. За би энэ дээр ингээд алдаа гаргачихлаа. Одоо энэ миний алдаа. Хоёрдугаар та алдаагаа хүлээн зөвшөөрнө. Юунээс цааш яах вэ гэдгийг тодорхойлж өгсөн. Үүний дараа алдаан дээр анализ хий. Анализ хийснээрээ та энэ алдаа яавал гарахгүй байсан байна. Энээс яаж үргэлжлэн сэргийлж болох вэ? Дараагаа юун дээр анхаарах вэ гэх мэтчсэн анализ хийх боломжтой. Дөрөвдүгээр үе шатндаа буюу суралцах үе шат. Энэ үе шатанд та өмнө нь ямар нэг алдаа гаргасан туршлагатай болчихсон байна. Тэгэхээр та энэ өмнөх алдаан дээрээсээ суралцаад энэ суралцах процессыг үргэлжлүүлснээр та өмнө нь байгаагаасаа нэг алхам урагшсан байдаг байна. Алдаанаасаа суралцлаа. Одоо хэрхэн ур чадвараа нэмэгдүүлж байгууллагатай хэрэгтэй нэгэн болох вэ? Одоогийн техник технологи хөгжсөн ирнээс өмнө санхүүгийн байгууллагын стратеги алсын хараа нь зөвхөн одоо санхүү дээр чиглэсэн тийм стратеги алсын хараатай байсан. Тэр байгууллагт ямар хүн хэрэгтэй байсан бэ гэхээр одоо тоо бодлогондоо сайн гэдэг юм уу? Эсвэл санхүүгийн талаарх мэдлэгтэй, эсвэл санхүүгийн тэнцэл гэж юу гэдэг, балансын тэнцэл гэж юу гэдэг гэдэг ч юм уу. Тийм санхүүдээ маш мэрэгсэн хүн нь тухайн санхүүгийн байгууллагт хамгийн хэрэгтэй хүн байсан. Гэтэл одоо ингээд цаг үе хувьсан өөрчлөгдөв, техник технологи хөгжөөд ийм үед болохоор программын байгууллага гэлтгүү санхүүгийн байгууллагын алсын хараа стратегтэй финтек болон одоо программын чиглэлгүй илүү хардаг болсон. Тэгэхээр тухайн байгууллагт ямар хүн илүү хэрэгтэй болох вэ гэхээр одоо дата хараад анализ хийждэг ч юм уу. Эсвэл ямар нэгэн программын наад захын мэдлэгтэй ч юм. Тийм хүн тухайн байгууллагт хэрэг болдог байна. Тэгэхээр та тухайн байгууллагынхаа ажилч буй байгууллагынхаа стратеги болон алсын хараанд чиглэсэн мэдлэг боловсралтай байснаар энэ тухайн өрөөндөх хамгийн чадвартай нэгэн болж чадах нэ. Компаниудад нэг ийм ажилтнууд байдаг юм байна л да. Тэр ажилтнууд нь болохоор ямар ажилтнууд вэ гэхээр төгс ажилтнууд гэж байгаа. Төгс ажилтнууд нь тухайн байгууллагад 5-аас жил ажилласан. Тухайн байгууллагад ямар нэг байдлаар үн цэн бүтээч гэсэн ажилчдыг төгс ажилчдаг гэж нэрлэдэг. Гэвтэл тэр төгс ажилчдын алдаанаас болоод компаниудын 64% нь алдагдaltaй хүлээдэг. Тухайн ажилтнуудын 71% нь санал шүүмж хүлээж авдаггүй. Ерөөсөө одоо үргэлж өөрийнх нь зөв байсаар ирсэн зөв шийдвэр гаргалтууд хийсээр ирсэн учраас одоо ингээ хүнээс санал шүүмж
сонсох дургу болчихсон. Мөн дээрэс нь ингээд үргэлж өөрийн зүг гэж боддог. Мөн дээрэс нь яг нэг арга барилаараа одоо 5-аас дээш жил ажиллахаараа шинэ зүйлийг эрэлхийлэхээ болоод нэгсэндээ суралцгаа байсан байдаг. Тэгвэл энэ төгс ажилтнуудыг хэрхэн сайжруулах вэ? За эрэг болон төгс ажилтан гэж байгаа. За эрэг ажилтнтай харьцангуй шууд зорилгоо илнэ. Манай байгууллага энэ хിവэрээ байгаад хам бол манай борлуулалт 20% буурахаар байна. Энийг яаж сайжруулах вэ? Яагаад сайжруулах хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлаж өгнө. Энийн дараа ямар сайн үр дүн гарах вэ? 20% буурах гэсэн бол энийг хийчих юм бол манай борлуулалт 50% нэмэгдэх боломжтой байна. За сөрөг төгс ажилтнаа шууд шалтгаан тайлбарлана. Манай байгууллагын борлуулалт 20% буурсан байна. Одоо энээс илүү муу байх юм бол бүр 50-аас 60% хүртэл буурах боломжтой байна. Энийг хийхгүй бол ажлаа хийхгүй бол манай компани борлуулалт бүр маш муу хэмжээнд очих нэ гэдгийг тайлбарлаж өгөх нь байна. За grow гэд модель байдаг. Энэ модель нь ямар модель вэ гэхээр одоо удирдагчид, манлайлагчид, тасгалжуулагчид те энэ хүмүүсийн ашигладаг модель байгаа. Grow буюу одоо өсөх гэсэн үг байгаа. Grow-ийн моделийг өсөх бүрээр нь аваад үзэх юм бол эхний үсэг нь goal буюу зорилго. Тухайн ажилт нь яг ямар зорилготой байгаа тэр зорилгыг мэднэ. За энэ таскыг хийхэд би 2 цаг зарцуулдаг болмоор байгаа гэсэн тийм зорилготой ажилтан байлаа гэж бодоход бодит байдал reality дээр тухайн ажилт нь энэ ажлыг хийхдээ 4-5 цаг зарцуулдаг. Тэгвэл энэ ажилтан энэ ажлыг хийхэд 2 цаг зарцуулахад яг ямар сад бэрхшээл тулгараад байгаа тэрийг нь тодорхойлж өгнө. За тухайн ажилтан шинээр ажилд орсон ажлын туршлагагүй байж болно. Аль эсвэл цагийн менежмент муутай гэдэг ч юм уу. Тухайн сад бэрхшээлийн тодорхойлж өгнө. Дараа нь will буюу чиглүүлэх. Чи энэ ажлыг яг хийж чадхаар байна уу? Ер нь үндсэн ойлголтод хүрсэн байна уу гэдгийг асууж тодорхойлоод хэрвээ нөгөө ажилт нь яг юу хийхээ ойлгосон байх юм бол за энэ ажилтан үр дүнтэй ажиллаж чадах нэ гэдгийг мэдэж авна. Нөгөө талдаа нөгөө ажилт нь яг юу хийхээ ойлгоогүй байх юм бол энэ grow моделийн процессыг нь дахиад эхлээд явж ажилдаа чиглүүлэх нь. Таны цаг хугацаа хязгаарлагдмал тул өөр хинэгний амьдралаар амьдрах гэж бүх хичээ буюу та суралцахад цаг хугацаатай амжилт гэдэг бол аливаад хүрэх цэг биш, амжилт гэдэг бол тасралтгүй суралцах процесс гэдэг юм аа.